Амьтны хэл орчуулдаг төхөөрөмж гаргаснаа Хятадын Mianxiaoи компани аль биесээр танилцууллаа. Mianxiaoи нь Хятадын Ханчжоу хотод байрладаг технологийн стартап компани бөгөөд нохойн хуцах, муурын мяулах дуу, биеийн хилэмж болон сэтгэл хөдлөлийг хүний хэл рүү орчуулдаг гэж шинэ төхөөрөмжөө зах зээлд танилцуулж байна. Тус төхөөрөмж нь 95% наривчлалтай орчуулга хийдэг. 799 юаны үнэтэй энэхүү төхөөрөмж нь Alibaba Cloud-ийн Qwen хэлний загвар дээр суурилсан бөгөөд олон жилийн турш цуглуулсан амьтдын дуу хоолойн өгөгдлийг ашигладаг байна. Мөн амьтны биеийн өөрчлөлт, байрлал, зан үйлийн хэв маягийг тасралтгүй хянах боломжтой гэнэ. Уг төхөөрөмжийг 5 сарын 1-ээс урьдчилан захиалга авч эхэлснээс хойш 10,000 гаруй ширхэг захиалагдсан нь зах зээлийн өндөр сонирхлыг татаж буйг харуулж байна. Тус төхөөрөмж 27 г жинтэй 1.2 секундын дотор бодит цагийн орчуулга хийх чадвартай аж. Түүнчлэн AI Adaptive Learning технологиор дамжуулан тухайн амьтны онцлог дуу авианы хэв маягийг цаг хугацааны явцад суралцах боломжтой бөгөөд 24/7 байршлах хянах функцтэй юм байна.